Сайн байцгаана уу? Сөүл хотоос ярьж байна. Сэтгэлийн мухлаг подкастын 2026 оны анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Сүүлийн подкаст 2025 оны намар орсон санагдаж байна. Бас нэлээд хэдэн сар болчих шиг боллоо. Өнөөдрийн дугаараас эхлээд арай жоохон онцлогтой. Бас подкастынхаа төрлийг жоохон өөрчлөе гэж бодсон юм болов. Зочин хөтлөгчтэй хийхэр болж байгаа. Өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүс шинэ дугаар яагаад орохгүй байна хүлээж байна шүү. Сонирхолтой байдаг шүү гэсэн комментууд ирсэн. Тэр нь бас арай өөр подкаст хийх төрлийг өөрчлөх юм урам зориг өгөх шиг боллоо. Өнгөрсөн үйл ханаад жоохон өрсөн хоолоо жоохон асуудалтай байс хийгээл одоо амрын ханаднаас олохгүй дээр нь ажлын ачаал их байсан болохоор подкаст маань жоохон тасарчих шиг боллоо. Гэхдээ огт таслахгүй цааш дөрвижлүүлнэ гэж дандаа л амлсаар хагаад би өөрөө ч одоо тэрнтэй итгэл өншиг болж байгаа шиг байна. Гэхдээ өнөөдөр энэ дугаарыг сонирхолтой дугаар болно. За ингээд олон зүйлийн уршилгүйгээр та бүхэндээ өнөөдрийн зочин хөтлөгчөө танилцуулъя. Бид Сөүл хотоос ярьсан хэвээрээ байгаа. Манай өнөөдрийн зочин хөтлөгчийг гэрэлт цох гэж нэрлэдэг. Гэрэлт цох маань бас бидний адил Сөүл хотод амьдран суудаг. За сэтгэл судлал сонирхдаг, нийгмийн идэвхтэй ийм нэгэн эмэгтэй байгаамаа. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайхан үлдэж байна уу? Сөүл хотоо ордоо ямар байна? Цаг агаар хэр байна? Хүүтэн байна уу? Сайн байцгаана уу? За ингээд 10-ийнхаа 2026 оны анхныхын подкастт зочин хөтлөгчөөр хамтарч орох болсондоо баяртай байна. Сайхан үлдэж байна. Энэ үйл гэхдээ бас хэд хоног харьцангуй олон жилийн дундчаас жоохон хүүтэн болж байгаа шиг санагдаж байна. Саяхнаас ер нь жоохон хүүтэн болчлаа тий. Тийм. Гэхдээ энэ нэг өсрэл нэг 7 хоног үргэлжлэх юм уу да гэж бодоод л. Тийм ээ тийм. Нэг өнөөдөр чинь бүрүү гараг баасан бямб гэд гайг болчих шиг лээ цаг агаар дулаарч байгаа л. За өнөөдөр бид нэр их сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцах гэж даас материал судалгааны хэд хэдэн одоо тохимол харлаа л да би. Ер нь энэ дугаарыг хийх гэж 12 сараас хойш л уншаад жоохон зүйл бодоод хэрэгцүүлсэн. Гэтэ нөгөө бичээд пост болгоод бичих эсвэл хүмүүст ярьж өгөх ойлгуулах гэхээр хүрэлцэх хүнд хүүрхэн жоохон хүртэмж муутай юм шиг санагдаад энэ өдрийг бас тийсээ одоо хүлээлээ л дээ. Өнөөдрийн сэдв зөв шийдвэрийг богино хугацаанд хэрхэн гаргах вэ? Яаж зөв сонголт хийх вэ? Мөн сонголтын дараа сэтгэл ханамжтай жаргалтай хэрхэн амьдрах вэ гэдэг. Тэ нэлээд их тийм нийлмэл олон зүйлийг хамарсан хэл хязгаар харьцуулалт бас аж аргал. За тэгээд бидний өдөр тутмын амьдралд гаргадаг бэрхшээлийн тухай хөндөгдөх болов уу гэж бодож байна. Өнөөдрийн подкаст уг нь бол зөвхөн сонголтоос үүсдэг сэтгэл зүйн асуудал бас парадокс энэ тухай л да. Гэхдээ сонирхол татгууднаас шийдвэрийг богино хугацаанд зөв оновчтой гаргаж болох уу гэдэг нэр өгье гэж бодлоо. Тэгээд ер нь ийм боломжтой болов танаас асуух нь богино хугацаанд зөв шийдвэр гаргах бололцоо нэр байдаг. Богино хугацаанд зөв шийдвэр яг юуг шийдэх гэж байгаасаа шалтгааллах л та. Тийм. Одоо амьдралын чухал шийдвэрүүд гаргах гэж байна уу? Эсвэл зөвхөн одоо нэг цүнх гутал авах дээрээс шийдвэр гаргах гэж байна уу гэдгээсээ шалтгаалаад л хурдан удаан харилцаа адилгүй байх гэж бодож байна тий. Тэгж бодож байна. Ер нь та өдөр тутам сонголтоо тулгардгүй эсвэл гайгүй байдгүй. Өдөр болгон л сонголтоо ер нь тулгарч байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл хүнснийхээ ямиг авахд хүртэл яг ижилхэн юм шиг хэрнээ үнэн өөр зүйлүүд байдаг ч юм уу тий. Тэндээс алийг авах уу
гэдгээс эхлээд л бүх зүйл сонголт те. Кофе уухад ч гэсэн за американо уух уу, латте авч уух уу гэдэг ч гэсэн сонголт юм болов уу? Сонголт их танд хэцүү байдгүй. Хэцүү гэхээсээ илүү за мэдгүй магадгүй сонголт олон болвол бас хэцүү болд юм болов уу? Тийм. Одоо тэгэхээр таны хэлснээ зүр үндэслээд ярихад өдөр болгон бид нэр сонголт хийх одоо шаардлагатай болдгоо гэсэн үг шүү дээ. Өглөөний цайнаас ахуулаад түнсний бүтээгдэхүүн сонгохоос эхлээд ажилдаа өглөө одоо юу өмсч гарах вэ гэдгээс эхлээд л баг нүдээ ямар өнгөөр тэнээр бодох вэ гэдэг ч гэсэн сонголт юм шүү. Тийм шүү дээ тий. Энэ бол бүгдээрээ сонголт. Тэгэхээр өнөөдөр бидний ярьж байгаа ярих гэж одоо байгаа сэдв маань яг үнтэй холбоотой. Гэхдээ эндээс бидэнд сэтгэл зүйн хувьд дарамт үүсдэггүй, ач жаргалтай мэдрэмжүүд мэдэрдэггүй, сонголт өөр нь явсаар байгаад намайг бас сэтгэл готролд оруулдаг байх үү те. Эсвэл магадгүй сонголт маань намайг ач жаргалтай болгодог байх үү те. Үүнийг жоохон нэгтлэх гэж хоёлоо оролдож гэж бодож байна. Ер нь саяын асуултанд жишээ нь та богино хугацаанд зөв шийдвэр гарах бололцоотой юу гэдэг асуултанд тийм гэж үү үгүй гэж үү би бас яг энэ дээр хариултаа бол бодлоо. Богино хугацаанд шийдвэр гарах боломжтой юу гэж үү? Зөв шийдвэр гарах. Зөв шийдвэр үү? Хэцүү л ах ер нь бол. Хэцүү л ах тий. Яг огт бололцоогүй зүйл бас биш л дээ. Гэхдээ сүүлийн үед нийгэмд нэг иймэрхүү зүйлс яригддаг болчиход байгаа юм. Богино хугацаанд баяжих эсвэл нэг сарын дотор англи хэлээр төгс яриулдаг болох тий. 7 хоногийн дотор биеийн жингээ хасах гэдэг. Энэ нь сонсоход магадгүй тийм итгэд үнэмшилтөөр бол нэрээ тийм болчмаар ч юм уу. Хүний сэтгэлд янз бүрээр нөлөөлж болох юм л д. Эдгээр бүгдээр маркетинг буюу ямар нэгэн байдлаар тухайн одоо зарыг оруулж байгаа хүмүүсийн одоо хурдан богино хугацаанд хялбар аргаар өөрчлөгдөх гэсэн одоо энэ сонирхол төр тоглолт хийж байгаа харах л да. Үнэндээ амьдрал дээр богино хугацаанд сайжрах, богино хугацаанд үр дүнд хүрэх ийм амархан зүйл гэж нэг зүйл байхгүй. Тэгэхээр зөв шийдвэрийг богино хугацаанд гарах бололцоогүй гэдгийг хоёулаа ямар сонголтыг ямар үед хийхээсээ шалтгаална гэж бодох хэрэгтэй. Мэдээж өдөр тутмын сонголтууд донд бид нарыг бас стресстүүлдэг, бас буруу шийдвэр гаргасан алдаатай сонголтууд ч бидэнд маш их байдаг. Гэтэ санамсаргүй үед сонголт гэж мэдгүйгээр хийсэн зарим сонголтууд маань бас зөв оновчтой байх тохиолдол үүний амьдралд илүү байдаг. Ийм учраас өнөөдрийн хамгийн гол яриа парадокс гэдэг зүйлээс эхлэх нь зүйтэй болов уу гэж бодлоо. Таны хувьд ер нь парадокс гэдэг үгийг сонсч байсан уу? Энэ ер нь ямар утгатай вэ? Би баг бахта та хотын Улаанбаатар хот тийм тий. Улаанбаатар хотод парадокс гэж автобусны буудлын байсан гэдэг. 3 үзэл парадокс гэдэг дэлгүүр билүү тэр чинь гоо сайхны салон билүү. Тийм үү? Тийм гоо сайхны салон баг шүү. Гоо сайхны юм өсч юм уу тийм салон. Тэнд парадокс гэдэг автобусны буудал дэлгүүр байдаг байсан. Тод санаж байна үү те? Тод санаж байна. Манайхаас тэр хавьд ойрхон бас амьдардаг байсан. Би тэр ямар дэлгүүр хоршооч гэдэг юм уу те тэрийг мэдэхгүй л те зөв нэршлийн хувьд тухайн үед хүүхэд байсан юм уу та одоо тэр хаваар явж байгаа тийм би ч өөрөө Улаанбаатарын хүн биш болохоор бас газар орон нутгийн тийм байршил нэр мэдэхгүй. Парадокс гэдэг автобусны буудал дээр ирлээ гэдгийг сонсоод яагаад сонсон гэхээр тухайн үед микро автобуснууд явдаг байсан та санаж байгаа бах те. Нэг одоо парадокс дээр ирлээ. Парадокс орно 3-4 орно парадокс явлаа гэж тэр орилдог байсан шүү дээ. Тэгэд би одоо юу гэдэг юм бол гэж тухайн үед одоо тэгээ энэ нэршил тэр үед одоо ингээд сэтгэлд үлдчихэж л дээ. Түүнээс хойш магадгүй нийгмийн шинжилгээ ухаан судалж эхэлсэн байх. Тэгээ парадокс гэдэг зүйл одоо тэр буудал байхгүй байх л та тий байдаг гэсэн мэдэхгүй байна. Байдаг ч магадгүй юм. Мэдгүй.
Би тэгээд хүмүүсийн ярианаас жоох ахмад хүмүүс одоо философчдын ном зохиол дээр ч гэдэг юм уу харахаар амьдрал бол өөрөө парадокс үзэгдэл юм аа гэл. Сонголт гэдэг чинь парадокс гэдэг юм аа. Бидний хийж байгаа зүйл парадокс юм аа гэсэн ийм үг өгүүлбэрүүдийг бас их уншаад тухайн үед энэ ямар утгатай үг юм болоо лавал хатуусны буудлаас арай өөр юм байт юм байна гэж бодож исэн байхгүй юу. За таны хувьд ер нь парадокс гэвэл ер нь би бол тэгэхээр мэдэхгүй байна тий. Тайлбарлаж мэдэхгүй тийм. Нэрэл юу юм болоо хатуусны буудлаас өөр. Гэтэ ингээд зөв нийгмийн харилцаанд орж байхад хүмүүс энэ үгийг нэлээд хэрэглэж зургатаар ярьж байгаа харагддаг шүү дээ. Одоо жиргэнүүд дээр ч гэдэг юм уу сошиал дээр хүмүүс бичиж байгаа харагдаад байдаг. Ер нь товчхондоо парадокс гэдэг маань логикийн хувьд эхэндээ зөв явж байгаад төгсгөл нь буруу байдаг гэдэг. Миний зөв буруу гэдэг хоёр зүйл параллел шугамтай ингэж явахыг хэлнэ л дээ. Жишээ нь бүр ойлгомжтойгоор тайлбарлахад бид нэр амарлаа гэд амралтанд яваад эсвэл одоо гэртээ амарч байгаа үед илүү их ядарсан байх тохиолдол байдаг. Гадаад хэл сураад илүү гүнзгий сурах төвшин ахих тусмаа биднэрт энэ хэлийг мэдэхгүй юм шиг. За улам одоо энэ хэлнээс айх, бэргэх одоо ийм мэдрэмж өдөрдөг. Энийг бол парадокс үзэгдэх гэж нэрлэдэг л дээ. Цаг хугацаа цаг замнад байхгүй байна гэсэн мөртлөө бид нэр ямар нэгэн одоо илүү дутуу юм хийгээд амьдралдаа цаг өрөөд идэгтэй энэ ч гэсэн парадокс үзэгдэлтэй. Гэхдээ янз бүрийн жишээгээр парадоксыг тухайн салбарын хүмүүс өөрийн салбарлаар тайлбарлаж болно. Өнөөдөр бид нэр зүгээр амьдрал дээр болдог зүйл жишээ нь би нэг зүйл сонголоо гэж бодъё л да. Юу гэдэг юм байгаа энэ хүнтэй энэ залуутай би насан туршдаа амьдрна гэж тэгэхэд сонголт хийсний дараа сонгочихлоо те. Нөгөө залуу маань сэтгэл төрөхгүй шал эсрэг үр дүн гаргахыг парадокс үзэгдэлж ойлгож болно. Гэх мэтчлэн олон жишээг дурдж болохоор байна. Хэцүү нөө гайгүй нөө. Үгүй. Ойлгомжтой те. Аа. Тэгээ яагаад эндээс өнөөдөр яриа эхлэж байгаа вэ гэхээр сонголт гэдэг зүйл жишээ нь сонголт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сонголт бас эхлэлтэй хамгийн нийтлэг байдаг болохоор бид нар энэ маш их бараа бүтээгдэхүүний сонголт ихсэх тусам бид нар эндээс сонголт хийхэд хэцүү болж байгаа нөр парадокс үзэгдэл байхгүй юу. Уг нь зөндөө юм байгаа юм чинь юу дуртайгаа сонгож болохоор юм шиг санагдаж штэ тий. Гэтэл яг бодит байдал дээр сонголт ихсэх тусмаа сонголт хийхэд хэцүү болдгийг парадокс гэж ойлгол. Манай өнөөдрийн яриатай илүү их нийцэх болов гэж бодлоо. Сонирхолтой байна. Сонирхолтой санагдаж байна. Нэрээ бодохоор тийм ч юм уу те. Олон байх тусмаа тэндээс чинь өснөл авчин эдтэй гэж бодогдож байгаа ч гэсэн нэрээ олон байх тусмаа алийг авах вэ? Энэ сайн юм шиг, тэр нь сайн юм шиг. Тэрийг авчихвал энэний дараа нөгөөтгийг авдаг байжээ гэж бодогдох юм шиг. Эсвэл эннээс илүү сайн цаана дахиад гараад ирчих юм шиг нэг тийм. Тийм. Сэтгэлтэй. За өстой сонирхолтой болж эхэллээ. За эндээс эхлүүл бүр гоё лээ. За одоо тэгэхээр хоёул үндсэн яриандаа орё гэж бодож чинь манай сонсогчид за нэг ийм зүйлийн тухай ярих гэж байгаа юм шиг байна гэж. За ерөнхий багцаа авч байгаа бах. Манай энэ подкаст андаа сэтгэл судлалтай холбоотой онол ерөн практик дээр гарч байгаа янз бүрийн одоо судалгаануудыг хвчлэн ярьдаг л да. Тэгтээ аль болох нөгөө энгийн үг хэллэг ашиглаад сонсогчдыг бас залхах байхгүй янз бүрийн одоо ажил мэргэжлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас илүү одоо амьдралын жишээтэй тайлбарлавал наалттай байх юм болов уу гэж бодож цааш нь подкастуудаас их төлөвлөгөөтэй байгаа юм л да. Тэгэхээр таны одоо юу гэдгийг сөрөг сэтгэл хөдлөл сөрөг мэдрэмж зөв ер нь таны ч хэлдэг хүнд ер нь ямар мэдрэмж сэтгэл хөдлөлийг сөрөг гэж ойлгож болох вэ? Сөрөг мэдгүй одоо уурлах тийм шүү дээ. Харамсах. Тийм. Харамсах. Тийм тэгээд одоо өөр юу байж болох вэ? Гомдох. Тийм гомдох. Урам хугарах. Тэгэл одоо цугулдах бухимдах тийм зөндөл нь бид нарт байдаг шүү дээ. Гимшигч бас байж болно тийм. Тийм байна. Маш их байгаа. Тэгэл цаашаага одоо гуйнагл авах, гансрах, тэгээ сэтгэлээр унах гэл одоо олон янзын мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнд байдаг л да.
Гэтэл энэ нь дундаас ер нь хамгийн хэцүү мэдрэмж, хамгийн хэцүү сэтгэл хөдлөл аль нь вэ гэж та боддог? Харамсах нь юм болов? Яагаад гэж бодсон бэ? Яг хөө эргээд нөгөө засах боломжгүй болчихсон болохоор харамсаж байна тийм үү? Тэгчүүд би чадах байсан юм биш үү дээ ч юм уу тий. Тэгчдэг байж ч гэх юм уу тий. Тийм бодол орж ирээд тэр нь эргээд дахин бодогдоод тэрэндээ харамсаад байвал тэгж байх нь бас илүү хэцүү юм болов. Би бас яг энэ дээр л тантай санал нэг байна. Ер нь ганцхан би санал нэгдээд байгаа гэхээс илүүтэй сэтгэл судлаачдын судалгааны ажлын үр дүн яг энэ харамсах гэдэг мэдрэмж, бусад сөрөг мэдрэмжээс илүү их одоо хүмүүний шаналгадаг юм байна гэсэн ийм судалгааны үр дүн гараад байгаа юм. Яагаад гэхээр та зөв болж харлаа. Яагаад гэвэл харамсах гэдэг маань өөрөө буруу сонголт хийсэнтэй холбоотой гарч байгаа ихэнх тохиолдолд үр дүн юм. Жишээ нь надад ийм сонголт байхад тэрэн дундаас би ийм сонголтыг хийсэн гэдэг нь харамсахгүй шалтгаан болоод дараа нь хүнд юу гэж бодогддог вэ? Тэр үед хэрвээ би тэрийг нь сонгоцсон бол ингэхгүй байсан шүү дээ гэдэг ийм бодол цаашгүй төрдөг гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө би олон надад боломж магадгүй олон сонголт дундаас энэ сонголтыг хийгээд тэр сонголт сансан хэмжээнд хүрээгүй миний хүлээлтэнд тэнцээгүй тохиолдолд надад төрөх мэдрэмж байна хэмжлэн харамсах мэдрэмж төрөөд харамсах мэдрэмж гомдох уурлах за гимшихээс илүүтэйгээр миний сэтгэлд их тийм дарамттай эргэж ургадаг дахиад одоо байгаадаа сэтгэл дундуур байх өнөөдөр намайг аж аргалгүйгээр мэдрүүлэх гэх юм уу иймэрхүү сөрөг талууд нь бусад сөрөг мэдрэмжүүдээс тодорхой хуваар илүү байна гэж одоо судаачд үзээд байгаа. Тэгээ би тэгэхээр таны саяны ярьсан зүйлтэй санал нэг байна. Ер нь бол тийм үстэй те. Одоо надад ийм сонголтууд байсан штэ. Тэгэхэд би нэрээ энийг сонгох та яах вэ гэдэг нэг ийм тохиолдол ер нь байдаг уу? Байдаг штэ тий. Тэгчдэг байж дээ гэж бодвол тий. Хэрвээ би одоо нөгөөдхийн сонгоцсон бол би хэрвээ ингэчихсэн байсан бол одоо ингээ харамсаа суухгүй дээ ч юм уу тий. Тийм штэ тий. Тийм тохиолдлууд одоо олон л итгэл л да тий. Тийм. Тэгэхээр энэний цаад учир нь юу гэхээр надад сонголт байсан гэсэн үг. Ингэхгүй байх. Энийг сонгохгүй байх. Өөр сонголт их юм эрхчлөө байсан. Гэхдээ тэрэн дундаас энийг сонгосондоо би одоо жоохон сэтгэл дундуур байна гэдгийг бид нэр харамсах гэж харуулаа. Зүгээр юм шиг байгаа юм. За тэгэхээр сонголт гэдэг бидэнд маш чухал бөгөөд буруу сонголт бидэнд харамсах мэдрэмжийг төрүүлдэг. Тийм байна. Тэгэхээр юунаас болоод буруу сонголт хийгээд байна? Харин тийм. Тэгэхээр юунаас болоод буруу сонголт хийдэг вэ гэдгийн хамгийн эхний шалтгаан бол сонголт хэд олон байгаагаас үүдэлтэйгээр бид нэр одоо буруу сонголтыг хийхин нөхцөл боломж үлдчихэж байгаа. Саяхан нэг хүн асуулаа л да. Салалтын хамгийн гол шалтгаан юу вэ гэм бэ гэдэг. Ер нь салалтын хамгийн гол шалтгаан бол гэрлэлт байдаг. Тэгэхээр бид нар юмны шалтгааныг хэрвээ хайж авах юм бол нэлээд улс ортой хаах хэрэгтэй. Энд ийм юм байна. Сонголт жишээ нь одоо би яг сэтгэл судлаас ер нь сонголттой холбоотой хамгийн том их ойлгомжтой судалгаа хийсэн хүнийг бол Барри Шварц гэж нэрлэдэг. Барри Шварц бол их алдартай сэтгэл судлаач, мөн сонголтын парадокс гэж их бестселлер ном бичсэн. Энэ номын зохиолч хүн л дээ. Тэг Барри Шварц гэдэг хүн сонголт ихсэх тусмаа бид нар аж аргалгүй болдог. Сонголт ихсэх тусмаа бид нэр буруу сонголт хийх боломж нэмэгддэг. Магадлал нэмэгддэг. Тэгээд буруу сонголт хийснээ тодорхой хугацааны дараа мэдхээр зэрэг харамсах сэтгэл төрдөг. Харамсах сэтгэл төрснөөрөө амьдралд сэтгэл дундуур болдог. Сэтгэл дундуур хүн аж аргалыг мэдэрдэггүй. Тэгээд дараачийн сонголтуудаа бас хийх
ийм итгэл үнэмшилгүй бол айцтай болдог ч гэдэг юм уу. Их олон зүрх зүйлсүүдийг зүйл тийм байна гэж энэ эрдэмтэн ер нь судалсан. За одоо бид нь л та жишээлбэл одоо гар утастай юу? Тийм гар утастай. 20 жилийн өмнө та гар утастай байсан уу? 20 жилийн өмнө чинь л яг анх гар утастай болж исэн юм болов уу? Тийм бараг л тийм байна. 10 жил тахтал. Танааха жишээлх юм бол 1990 он, 2000 он, 2010 он ч гэдэг юм уу те. Өмнөх 10 жил ер нь багшлаад хоёул явал та өнөөдөр 2026 он те. 2016 он, 2006 он, тэгээ 1996 он ч гэдэг юм уу. Ингээд 10 жилээр ингээд амьдралын цаг хугацаа багцлаад гарах юм бол 2026 он таны материалыг эд материал 2016 2006 онтой харьцуулахад өссөн байна уу, багассан байна уу? Зүгээр таны хувьд шүү дээ. Өссөн. Жил ирэх тусмал ер нь ботхоор нэмэгдээд л яваад исэн болов? Материалыг хэрэгжилж байгаа эд материал өсөж шүү дээ, тий. Ааха. Тухайлбал ямар байдлаар өссөн? Та 2006 онд таны хэрэгэлдэг байсан материалыг эд зүйлсүүд юу байв? Одоо юутэй болчих вэ гэдэг. За яг 2006 онд ч юм уу тэг хүүхэд байсан болохоор ч юм уу тэр юм уу. Миний яг өөрийн хувьд болохоор за одоо эдэлж хэрглэж байгаа хувцас цүнхнээс эхлүүлэл цүнхэн дээрээ л бодоход бол бараг нэг цүнхтэй юм хоёр цүнхтэй тэрийгэ байнга барьдаг ч юм уу тийм байсан. Одоо ингээ харахаар бол бараг хувцсныхаа өнгөнд зохицуулаад бүгдийг сонгоод барьчих боломжтой олон цүнхтэй болсон гэж цүнхний хэрэглэн дээр бодохоор ганцхан материал дээр ярихад эд материал дээр хараад гэж юм тийм үү? Том жижигээс эхлүүлээл өнгөнөөс эхлүүлээ бараг л төрөл бүрээрээ байх шиг байна шүү дээ. Тэгвэл дахиад нэг асуулт орж гарчиж байна л да. 2006 оны гэрэлт цог 2026 оны гэрэлт цог хоёрын хувьд ач аргалын одоо индекс өссөн эсвэл буурсан үзүүлэлт аль нь вэ? Жишээлбэл 2006 онд илүү их одоо ач аргалыг мэдэрдэг гинэн цайлган стресс багтаа байсан байх юм уу? 2026. Тийм мэдээж бол арай хүүхдээсэн болохоор янз бүрийн бодох юм бас харцангуй бага штэ тийм. Тийм болохоор сэтгэл ханамж юм ач аргалын хувьлаад бодох юм бол мэдээж тэр үед илүү өндөр байсан болов гэж бодож байгаа тийм. Санаа зовних зүйл харцангуй бага штэ тийм. Бараг өнөөдөр хичээлдээ яваад даалгавраа хийчихвэл болцдог байсан тий. Тэгэхээр эндээс их сонин зүйл гарч ирнэ л дээ. Ер нь хүн төрлөختөн бид нар сүүлийн 50 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын судалгаач тэр энэ бүгд найрамдах Солонгос улсын судлаачны судалгаа. За Монголд яг энэ чиглэлээр хийсэн санхүүгчдийн болон сэтгэл судлаачны судалгааг бол би бол олж харж уншиж чадаагүй л та. Бас хийсэн баг гэж бодож байна. Тэгэхээр 50 жилийн дотор хүмүүсийн материалыг хэрэглээ, материалыг эд барааны тоо хэдэн зуун хувь дахин өссөн баг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улсад гэтэл хэдэн зуун хувьд өссөн баг жишээтэй. Солонгост мөн адилхан 50 жилийн дотор шүү дээ. Тодорхой хэлэх юм бол одоогоос 20 жилийн өмнө гэхэд 20 жилийн өмнө гэхэд Солонгост гэртээ хаяг таваг угаагч машинтай айл өрхийн тоо нийт өрхийн нэг 5 орчим хувийг ердөө эзэлж ийсэн. Одоо 45-аас дээш хувийг эзэлж байгаа гэдэг тоо орж байгаа нь хэд дахин өсөд байна да тийм ээ. За мөн монголчуудын амьдрал дээр бид нэр сайн мэднэ. 2000 оны ихэнх үе гэхэд хувийн машинтай айлын тоо их цөөхөн байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Одоо хувийн машинтай айл гэж ярих уу баг гэр бүлийн гишүүдийн тоогоор машинтай гэж ярих уу хэмжээнд очиж байна. Тийм. Насанд хүрсэн хүн болгон баг нэг машинтай болж шүү дээ тийм. Бид нэр гэртээ нэг одоо суурин утастаач гэдэг юм уу. За тийм айлч бас байдаг гэд байсан тийм. Одоо тэгэхэд хүн болгон гар утастай болж байна. Гэх мэтчлэнгээр намайг баг байхад хөрөгчгүй байх олон байсан. Тийм. Орцныхоо нэг хөрөгчтэй айлд бид нэр ингээм маха өгөөд хатгалдаг байсан шүү дээ. Аваад болоо игээд буцаагаад авчиж хийдэг. Одоо ийм
байдал арьсан баха тий. Байхгүй гэж санаж байна тий. Тэгэхээр юу гэж нэхлээр бидний материалыг хэрэгцээ сүүлийн 50 жилд хэдэн зуун хувиар өснө гэдэг маань бид маш их материалыг хэрэгцээ сонголтуудаа нүрд толгорсон. Энээс өмнөх 50 жил, тэрнээс өмнөх 50 жил, 100 жил, 200 жилийн өмнө бид нар ийм их сонголтын дунд амьдраагүй. Тэгэхээр судлаачдын үзэж байгаагаар бид нар биологийн хувьд ийм их сонголтыг хүлээж авахд бэлэн шүү. Энэ нь юу гэсэн үг вэ? Бид нар үүссэн цагаас хойш хүн гэдэг зүйл хөгжиж байгаа ч гэсэн ийм их сонголтын дунд амьдарч үзээгүй. Тэгэхээр энэ сонголтууд биднэрт одоо сэтгэл зүйн хувьд маш их дарамт өгдөг гэж болох юм а гэдэг судалгаа гарсан. Яагаад тэгэхээр материалын хэрэгцээ маш ихээр өссөн Америкийн нэгдсэн улс Солонгосын ард иргэдийн дунд аж аргалыг хэмжих гэж одоо оролдоо судалгаа авахд материалын хэрэгцээ буюу одоо идэл хэрэглэл гэр орны тав тух те янз бүрийн цахилгаан бараа гар утас хувцас сундар энэ тоо одоо хангалттай хэмжээгээр нэмэгдсэн ч гэсэн яг тэр хэмжээгээр аж аргал нь өсөөгүй гэдэг юм. Статистик гарч байгаа гэсэн үг. Харин ч зарим тохиолдолд буурах хандлагатай байна гэсэн судалгаанууд гарсан. Тэгэхээр яагаад вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Та энэ дээр юу н ямар байр суурь байна? Ер нь яагаад ийм судалгаанууд гараад байгаа юм? Судалгаа гэдэг маань 1960-аад оноос хойш ер нь судалгаанд үргэлжилж байгаа Бари Шварцаас хойш. Тэгээд зөвхөн сэтгэл судлалын салбарт гэлтгүй энэ Herbert Simon гэдэг санхүүч эдийн засгч хүн байдаг. Энэ хүн бас энэ эдийн засаг хэрэглээ талаас бас энэ судалгаанууд хийхээр бас давхцаад мөргөлдөд идэг. Тэгэхээр уг нь бол ингээд бодохоор сонголт их байх тусмаа илүү гоё ч юм шиг тий. Илүү их боломж байгаа ч юм шиг санагдчихж байгаа. Хэдий ч ингээд судалгаа харахаар эсэргээрээ байгаа тань тий. Тэр нь тэгэхээр одоо бас тэрийг сонгох тал дээр л яадаг юм бол эсвэл бүр их өндөр илүү гоё юмыг авах гэж тэмүүлээд идэгтэй холбоотой юм болов. Энэ нөгөө нэг дөрөвний хоёлыг ярьдаг парадокс үзэгдэл болж байна тийм үү? Сонголт ихсэн ч гэсэн аж аргал нь буураад байгаа тохиолдол ч гэдэг юм уу? За, ер нь тийм л дээ. Одоо тэгэхээр ингэж тайлбарлал зүгээр. Бид нэр сонголт одоо хэдий ч нэ их болно, төдий ч нэгээрээ бидэнд нөлөөлдөг сөрөг нөлөөнүүд бас ихсэд байна гэдгийг Бари Шварцын судалгаанаас гарсан юм. Энээс уртаад нэг зүйлийг ер нь ярихад сонголт олон байх тусмаа гоё. Санагддаг хүнд. Тэгээ илбэг дэлбэг байгаа юм шиг те. Яагаад гэхээр хүн сонголт их байх тусам тийм эрх чөлөөт мэдрэмжийг авдаг. Би энийг сонгож болох юм байна, энийг сонгож болох юм байна, тэрийг сонгож болох юм байна гэдэг юм эрх чөлөөт мэдрэмжийг мэдрэхийн тулд хүмүүс сонголт их байх тусмаа хангалуун байгаа юм шигээр өөрийгөө мэдэрдэг л те. Мэдэрдэг. Гэтэл явцын дундаа бол энэ нүрд нь сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Эрх мэдэл тийм шиг мэдрэмж дүүргэлдэг боловч дараа нь өөрийнхөө хийсэн сонголтонд өөрөө боочлогдож амьдарч байгаа иймэрхүү судалгаанууд гарч байна. За ингээд ер нь сонголт их байх тусам бидэнд одоо яг нийтлэг 3 төрлийн сөрөг нөлөө бий болж байгаа. За. Нэгдүгээрт шийдвэр гаргахын тулд маш их хүчин чармаалт биднээс шаарддаг болсон. Өглөө одоо дэлгүүрт ороод бид нар нэг өмд авах гэд хүртэл шийдэж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэндээс очиж үзэхүү, онлайнаар нэг үзэхүү, тэ энд ямар үнэтэй байгаа бол өөр материалтай үзэхүү. Илүү их цаг зарцуулна гэсэн үг. Маш их цаг зарцуулна. Тэгээд шийдвэр гаргах маш хэцүү. Хүч чармаалт гардаг. Бага юм судлах хэрэгтэй болно. Зөвхөн өглөөний цаг гэхэд хэдэн зуун төгрөл болсон шүү дээ одоо тий. Өглөө юу идэх вэ? Овяас идэх үү, өндөг идэх үү, бант идэх үү. Тий. Тэгэхээр энэ маань шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр хүнээс хүчин чармаалт гаргаж байна. Маргааш өглөө овяас өндөг идья гэдэг шийдвэрээ гаргахын тулд би олон зүйлсүүдээс энийг сонгох нь шүү дээ тий. За хоёр дахь сөрөг нөлөө болохоор алдах магадлал улам ихсэж байгаа. Сонголт ихсхийн хэрээр буруу сонголт хийх магадлал нэмэгдэнэ.
Энэ угаас магадлалын онлоор гэсэн ойлгомжтой байсан тийм. Тийм байна. За 3 дахь сөрөг нөлөө нь буруу сонголт энэ дараа сэтгэл зүй дучирдаг одоо сөрөг үр дагавар буюу сэтгэл зүйн одоо энэ алдааны үр дагавар ихэвтэй илүү хүчтэй тусдаг болсон хүнд. Яагаад гэхээр нүг харамсдаг шүү дээ Тийм байна тий. тэгэд ийм 3 сөрөг нөлөө их сонголт биднэрт өгдөг юм байна гэдэг ийм судалгааны үр дүн гараад байна л да. Бодож хийсэн сонголтондоо тэгэхээр сэтгэл ханахгүй байна гэсэн үг үү? Сэтгэл хангалуун биш байна гэсэн үг үү? Тэр нь буруу сонголт байх юм бол. Тийм буруу сонголт. Буруу сонголт байх юм бол гэсэн үг тий. Тэгээ явж нэг ийм хүнтэй чи суучих та яах вэ энэ төр гэлтэгдэг шүү дээ тий. Чи одоо тэрнтэйгээ суух байсан да. Тэр ярдимээрээ түр амьдрал зөндөл идэх шүү дээ тий. За тэгэхээр одоо хоёулаа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо бид нар яах ёстой юм бэ? Тийм. Сонголтыг зөврүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгтэл чинь нийгмийн амьдрал тэр чигээрээ бид нарыг болоо сонголтоор энд ч гоё юм харагдаад тэнд ч гоё юм харагдаал биднийг далалж шүү дээ тий. Хүмүүсийг сонголтын хувьд хийж байгаа сонголтоос нь шалтгаалаад гэдэг юм уу? Ер нь амьдралд хандж байгаа хандлагаас нь шалтгаалаад хоёр төрлийн хүн гэж хоёр төрлөг хувааж болдог юм. Сэтгэл судлалын шинжилгээ талаасаа шүү. Бусад шинжилгээ ухаан бол янз бүр байгаа шүү дээ. Урд нь ингэдэг байлаа л та. Бидний одоо шашин шүтлэг нийгмийн гарал те аав нь одоо элит юм байлээ. Язгуурт юм байлээ. Эднийх одоо борхны шашинтай юм байлээ. Хийжтийн шашинтай юм байлээ. Баян айл юм байлээ гэдэг юм уу? Зэрэг зэндаа дэв. Сэхэтэн гаралтай. Сэхэтэн гаралтай гэл хүмүүс ер нь соёл иргэншил үүснээс хойш тодорхой ийм зэндаа нийгмийн гарал үүсэл дэв зэрэг гэдгээр нэг ялах оролдлогыг хийдэг л дээ. Сонголт ихсэн цагаас хойш энэ харин дэв зэрэг шин зэндаа юу ч гэдгийг эдгээр зүйлсүүд нь зөвхөн дагалдах туслах одоо ийм тэр хүний таних хэрэгсэл болцсон. Тэрнээс болоод тэр хүн тодорхойлж чадгалцсан. Жишээ нь би ийм язгууртан сэхэтэн айлын хүүхэд байлаа гэд хуучин цагт бол сонголт багтаа үед энэ сэхэтний хүүх сэхэтэн ч тийм ингэдэг гэсэн. Одоо бид нар янз бүрийн зүйлийг сонгож хийж чаддаг болсон учраас миний нийгмийн гарал угсаа ядуу ажилчин тариачин байх нь тийм чухал биш болсон. Сонголт бас нэг сайн тал байгаа юм шүү. Тийм байна тийм. За олон болж байгаа нь. Тэгээд хоёр төрлийн хүн байдаг гэдэг дөрөвнийх яриад орё л д. Би танаас асуух нь та ер нь төгс төгөлдөр зүйлийг эрхэмлдэг үү? Эсвэл одоо зарим зүйл одоо алдаас огтооч байсан зүгээр сэтгэл ханаад амар тайван байхыг боддог хүн үү? Миний хувьд бол хоёр дахь нь хаа. Тийм. Яг тэр төгөлдөр тэмүүлээд ахнагаагүй тэгээд за гээл имэлэж гээл цаашаа явцдаг болохоор гайгүй байх гэж байна тийм. Төгс төгөлдрийг ирэл хайгуул хийдэг хүн гэдгийг юу та юу гэж ойлгодог вэ? Мэдгүй одоо хитрхийн өндөр зорилго тавьчаад тэрнийхээ хойноос мацаад идгийг хэлдэг юм болоо эсвэл бүр хүрх боломжгүй нэг том зорилго ч юм уу тий. Бараг зүгээр мөрөөдлөө зорилго гэж одоо танаас нэг явдаг ч юм уу. Хитрхи романтик ч юм уу. Таны бодлоо шүү дээ тийм байж болох юм гэж. Тэгвэл сэтгэл одоо хандаг хүн гэвэл ямар хүнийг хэлэх вэ? Сэтгэл хандаг аа? Тийм. Сэтгэл хандаг. Яг тэгэл өнөөдрийн сэдвтэй холбоотой бол миний бодлоор сонгосон сонголтонд л сэтгэл хангалуун байгаа хүнийг л хэлж байгаа юм болов уу? За сэтгэл судлаачид бид нарыг ер нь сонголттой холбоотойгоор хоёр төрөлд ерөнхий байдлаар ангилсан л та. Мэдээж энэ 7-8 тэрбум хүнийг бол одоо хоёрхан категорид хийгээд ангилах нь учир дутагдaltaач гэсэн ерөнхий байдлаар шүү дээ. Зөвхөн сонголттой холбоотой гэдгийг бас сонсогчид ялгаж үлээж авах болоо гэж бодож байна. Нэгдүгээрт биднийг одоо төгс төгөлдрийг эргэж, хоёрдугаарт сэтгэл ханагч гэдэг юм. Хоёр одоо хэсэгт хүмүүсийг нэр ангилсан байна. Ялангуяа энэ Барри Шварц гэдэг судлаач юм дээ шүү дээ. За. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр
Ийм байгаа. Биднийг баг байхад таны одоо жишээлбэл ээж авч гэдэг эмээ өвөө ямар хөө байсан бол одоо намайг миний санаж байгаагаар миний эргэн тойронд байсан хүмүүс нэг байгууллагатай нэг насаар ажиллах тохиолдол маш илбэг байсан байхгүй. Тэгсэн. Ер нь бол өвөө эмээ маань ч гэсэн аав ээж хоёр ч гэсэн ерөөсөө ажил сольж байгаагүй нэг байгууллагатай л их удаан тийм манай өвөө бол одоо Монгол банкнд насаараа 45 жил ажилласан. Гэт аав ээж хоёр ч гэсэн. Тийм. Дандаа л ер нь тийм. За тэгвэл ер нь орчин үеийн хүмүүс нэг байгууллагт нэг насаараа тогтож ажиллах нь маш бага болсон. Та энэ санал нийлэх. Санал нийлж байна. Би ч гэсэн өөрөө одоо ингээд тийм бараг дараагийн ажил юу вэ гэд бараг нөгөө ажлын зар хараа сууж байгаа шүү дээ. Тийм. За яг судалгаагаар бол тухайлбал Америкийн нэгдсэн улсад нэг ажил дээр нэг хүн дунджаар нэг 2-5 жил ажилладаг болж байгаа гэсэн нэг юм судалгаа 2020 оны судалгаа гарч ийн л та тий. Нэг албан тушаал нэг газар 10 жил хүн ажиллахгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм байна. Ерөнхий хандлага нь. Тэгсэн чинь энэний цаана дахиад сонголт гарч ирсэн. Мэдээж хүн төрөлхтний амьдралд одоо нэг байгууллагатай олон жил амьдрах ёстой, доктор сууршилтаа эсвэл одоо байн ажиллаж салах ёстой гэсэн заавал ийм хайрцагсан одоо тех ёстой гэсэн ийм хууль байхгүй л дээ тий. Зөвхөн энэний цаана зөвхөн сонголтууд явагдаж байгаа. Янз бүрийн сэтгэл санааны байдал, амьдрал санхүү тий нийгэм одоо шаардлагууд гарan гарч ирж байгаа үүсэхгүй. Гэтэл ягаад энийг яриа гэхээр төгс төгөлдрийг эрхч гэдэг хүн маань өөрийн хүссэн өндөр цалинтай ажилдаа очлоо гэж бодъё л та нэг хүн. Тэгсэн ч гэсэн тодорхой хугацааны дараа илүү их өндөр цалинтай ажлыг хайж эхэлдэг. Ойлгож байна тий. Тэгсэн чи сая асуултанд хариулснаа ботсон чинь би чи нөгөө ханагч нь биш. Төгс төгөлдөр тэмүүлэгч нь биш байгаа гэж бодогдчихсон. Дахиад өөр жишээн дээр хэлээ л. Гэртээ явж байгаа л те нэг юм гоё буудан авлаа л та. Бүх дэлгүүрүүдээр яваад ондоо энэ дэлгүүрийн дээр одоо хийсэл. Та нэг буудан авах гэж бүү юм болж байгаа юм л та харьцуулаад. Тэгээд аваад авсныхан дараа нэг 2 жил ч юм уу хэрэглээ те 3 жил хэрэглээд одоо нүүхтэй бүр гоё буудан болгоод энийгээ ер нь ингээд зарнаа. Гэдэг ийм хөөдөө бас хандлага үндэдэг үү? Байлгүй яах вэ? Байдаг те. За өшөөний жишээн дээр хэлвэл зарим хүмүүс гэр бүлийн харилцаа ялангуяа хосоо сонгох дээр за нэг залуутай үргэж үзээл салаал биш юм байна. Дахиад нэг залуутай үргэж салаал биш юм байна ч гэдэм үү те хид хідэн харилцаа үүсгэж үзээд миний одоо хэв маягийн хүн биш байна гэж яваад байд хүмүүс байдаг та те. За гих мэдчихсэн гээ. Эдгээр хүмүүс яг иймэрхүү дөө саяхан хэлсэн жишээтэй ойролцоодоо хэв маягтай хүмүүсийг төгс төгөлдрийг эрэл хайгч гэж нэрлэж байгаа. Энэ хүмүүс маш олон зүйлсүүдийг одоо сонгож, туршиж, одоо амсаж, хүртэж те эдэлж, хэрглэж асаа ажиллаж зүтгэж үзээд тэгтээ тэрнээсээ дараагийн илүү одоо сайн сайхан өшөө тэрийг яаж сайжруулах гэдэг боломжийг дараагийн сонголтыг хийх гэж явдаг. Эсвэл магадгүй сайн сонголт төгс төгөлдөр сонголт хийхин тулд иймэрхүү сонголтуудыг дунд нь хийгээд явдаг гэж болно. Ийм хүмүүс зөв сонголт хийдэг болов буруу сонголт хийдэг болов гэдэг асуулт гарч ирж байгаа. Ер нь одоо хоёлаа илүү амьдралтай жишээн дээр харахад одоо нэг сайн залуу байгаад их олон хүмүүстэй өргөж үзлээ л дээ. Энэ хүн ер нь сайн хүнээ олдог болов яадаг бол харин одоо нөгөө сайн хүн гэдэг шалгуур нь тухайн хүний хувьд юу юм болоо гэдгээс шалтгаалах юм болов. Яг үнэ. Тэрний шалтгаална гэсэн үг тийм. Гэтэл төгс төгөлдрийг эрэл хаагуул хийдэг хүмүүс сэтгэл готролтой маш их өртөмтгээд сэтгэл готролд орсон хүмүүсийн дунд судалгаа хийгээд үзэхээр сонголтын хувьд дандаа төгс төгөлдрийг эрэлхийлж гэдэг. Одоо байгаа нөхцөл байдлаа байнга сайжруулах. Тэгэхээр одоо байгаадаа сэтгэл ханахгүй байх гэсэн үг үү тий?
тодорхой хугацаанд Аха. богино хугацаанд. Тэгээд нэг үнэтэй зүг мөрөөдөж аваад 3 сар бариад тэгээд дараагийнхын зүнгээр барьдаг. Гэсэн үг байна тийм үү? За нөгөөх нь сэтгэл ханагч гэж байгаа. Сэтгэл ханагч гэдэг нь хийсэн сонголтондоо их урт хугацаагаар сэтгэл дүүрэн байх хэлдэг. Ийм хүмүүс жишээ нь хүмүүс яг хөндлөнгөөс харахад амьдралын жоохон итэг муутай тий дахиад хөгжихгүй одоо нэг зүнхтэй болсон чи дахиад зүнх авахгүй хүн ажлын байраа тэмүүлэлгүй ч юм уу тэмүүлэлгүй ч юм уу гэж харж болдог. Тэгж харж болох гэсэн энэ хүмүүс төгс төгөлдрийг эрэл хаагддаг хүмүүсээс илүү ач жаргалын мэдрэмж төрөмддөг. Нөгөө хүмүүс маань эрэл хайгал хийгээл байгаа шүү дээ. Энэ хүмүүс л эрэл хайгуулаад зогсоогоод. Яагаад гэхээр өсөлт хөгжилтийн тухайд ярих сэтгэл ханагч хүмүүс нь илүү хөгжсөн байх тохиолдол байсан. Их байсан. Яагаад төгс төгөлдрийг эрэл хайгуул хийнэ гэдэг маань дахиад зөндөө болон сонголтуудыг хайна. Зөндөө болон сонголтууд дундаас дахиад шийдвэр гаргана. Тэгээд ингэж явахдаа маш их цаг өрнө. Тэгээд маш их одоо ядарна, сэтгэл зүйн дарамт авна. Тэгээд мэдээж олон сонголтууд дундаас алдаа оноо гарна, харамсна. Гэх мэтлэн сэтгэл зүйн асуудал эхлээд эндээ цагийг зарцуулдаг. Тодорхой хэмжээгээр өөрийн байгаа зүйлдээ бас сэтгэл хангалуун байгаа хүмүүс өөр сонголтыг яаран хийхгүй, дахид сонголт хийхгүй тулд нөгөө бодох, шийдвэр гаргах, зарцуулах, өөр зүйл гаргахын цаг нь илүү гараад эхэлдэг. Тэгэхээр энэ цагтаа өөрийгөө хөгжүүлэх алхмууд хийдэг, уншдаг, бичдэг, суралцдаг, хөгждөг ч гэдэг юм. Тэгэхээр энийг бас итгэхгүй байгаа болчих үедээ гэж хүмүүсээс айхааргүй гэсэн үг. Тэгэхээр сэтгэл ханагч хүмүүс ямар сонголт хийчихээрээ энд сэтгэл нь ханчаад байна гэсэн үг үү? Бас л адилхан эрэл хайгуул хийж байгаа л бодвол сонголтоо хийж байгаа гэх тийм үү? За, ер нь бол бид нэр сайн сонголт хийх хэрэгтэй тийм үү ямар ч юм. Ер нь хинч буруу сонголт хийж уддаг. Мэдээж. Сэтгэл судлаачдын өгж байгаа зөвлөгөө юу гэхээр зэрэг бид нэр төгс төгөлдрийг сонгохоос илүүтэйгээр хангалттай сайн гэсэн сонголтыг сонгох хэрэгтэй. Тэрний доотлих нь гэсэн үг үү? Тийм гэсэн үг. Тийм. Яагаад гэхээр төгс төгөлдрийг анханасаа сонгоод иймэрхүүдөө сэтгэл зүйн хэв дадалтай болсон хүмүүсийн сэтгэл ханах мэдрэмж ерөнхийдөө их тар байдаг. Өшөө төгс гэдэг нэг ийм онгоор хуучдын болсон явдал гэдэг нь шүү дээ. Маш тийм алдартай одоо тэр гримийн шагналыг их олон удаа хүртсэн том дуучин одоо дэлхийд одоо их олон цомог гаргасан цомгийн борлуулалтаараа тэргүүлж исэн одоо хийт болж исэн дуунуудын тоогоор ч гэдэг юм одоо нэг юм дуучин байж л дээ. Тэгээд банк төгс төгөлтөрт юм л гэж одоо гаргасан дуу маань нэгдүгээр байранд орохгүй л бас итгэсэн оромдогч гэдэг юм уу. Насан туршдаа тэгээд ингэж тэмүүлж явсан. Гэхдээ өөрт нь их дарамттайсэн байхгүй юу? Тийм баг. Тийм. Тэгээд би тааруу болоод ер нь бол нүд анихынхаа өмнө орон дээр эмнэлгийн орон дээр байж байгаа. Тэгээд менежерүүд нь нэрээд одоо таны одоо өсөл юу байна? Ямар хувь өсөлттэй байна? Тэ сүүлчийн өсөл ч гэдэг юм уу гэд асууж байгаа. Тэгсэн асууж байгаа менежерээс би бол өстой жинхэнэ хот байсан биз дээ. Тийм ээ. Миний бүх хийт дуу хийт болсон биз дээ. Тийм ээ. Бүх зүйл сайн борлуулагдсан биз дээ. Тийм ээ. Би бол одоо ингээд дэлхийн хамгийн номер 1 тэ юм уран бүтээч байсан биз дээ. Тийм ээ гэд. Тэгсэн менежер нь гэхдээ нэг юм байгаа гэд. Юу юм гэсэн чинь сая энэ сүүлд нэг дуучин гарч ирж байгаа юм байлаа шүү дээ тий. Тэрний нөгөө борлуулалт танигаас их болж байгаа юм байлаа гэдэг. Гэсэн чи юу гинэ гэд. Тэгээд баг ингээд айгүй харамсалтай өгсөн гэд тэг хөхт хүртэл. Тэгэхээр юу гэж нөхөр төгс төгөлдөр гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхэлэр зэрэг бас харцангуй ойлголт. Би хамгийн сайн сонголтыг хийлээ гэж бодсон чи тэрнээс сайн байж л байдаг. Би жишээлбэл өөрийгөө маш сайн англи хэлтэй гэж бодоход надад сайн англи хэлтэй хүн байж болно. Тийм мэдээж. Би өөрийгөө их орлоготой сайхан сэтгэлтэй хүн гэж бодвол надад сайхан сэтгэлтэй хүн байж болно. Би өөрийгөө маш сайн сэтгэл судлаач гэж тодорхойлдог ч гэсэн надаас маш сайн сэтгэл судлаачд байгаа.
Тэгэхээр бид нар төгс төгөлдрийн эрэлт явах болгондоо нэг зүйлийг би яг төгс юм байна гэдээ авсан ч гэсэн тэрний цаана тэрнээс илүү төгс зүйл байж байгаа. Ингэхээр би сэтгэл санааны хувьд маш их дарамттай болдог. За саяхан асуусан асуулт жишээ нь би сэтгэл ханахын тулд ямар сонголт хийх ёстой юм бэ? Ханагч байхын тулд төгс төгөлдөр гэхээс илүү хангалттай сайн. Хангалттай сайн гэхээр их тодорхой босуулж магадгүй л дээ. Яг юу гэсэн үг юм бэ гэдэг. Бид нэр өөртөө болоод яг бодит байдалд нийцсэн юм шалгууртай хүмүүс байж чаддаг болон өөртөө нийцсэн шалгуур тохирсон. Жишээ нь би 1 сая төгрөгийн цалинтай байжгаад гэртээ одоо 10 сая төгрөгөөр бүйдэн авах ийм сонголтыг хийх нь бол миний бодит байдалтай нийцэхгүй сонголт шүү дээ, тийм ээ. Бодит байдалтай нийцэхгүй. Харин би 10 сая төгрөгтэй болсны дараа энэ сонголтыг хийх нь миний бодит байдалтай нийцэх. Ер нь тэгэхээр ийм сонголтыг бид нэр яаж хийх ёстой? Одоо хэдүүлээ шалгуурын тухай ярина гэсэн үг. Бид шалгуур гэдгийг зүгээр мөрөөдлийнхөө одоо энэ өөрийнхөө таамагтаа төсөөлөлтийг болоод байдаг. Миний шалгуурт нийтдэг залуу гэхээр өндөр, намайг хайрладаг, их орлоготой, сайхан сэтгэлтэй, царайлаг тий. Тэгээд одоо өөрийн гэсэн карьертай тий. Тэгсэн мөрдлөө өөр хүүхэн рүү харж болохгүй тий. Тэгэл одоо өөр бараг одоо гитар тоглолтог гоё дуулдаг. Тийм. Тэгээд бас нөгөө юу гэмтэй тий. Бэлгийн харилцаандаа бас сайн ур чадвартай байх ч гэдэг юм уу. Ингээд нэг хүнээс бид нар маш олон ийм шаардлага шалгуур тавьдаг шүү дээ. Тэгээд энэ шалгуур маань яг бодит амьдралтай нийцсэн үү? Нэг хүнд байх боломжтой юу? Боломжтой юу те. Бас өөрт чинь нийцсэн үү? Бас өөрийг хүн бас жоохон тодорхой хэмжээгээр нэг юм мэдрэх хэрэгтэй байхгүй юу те. Хүн өөрийнхөө мэдлэг чадвар ер нь орлого, санхүүгийн байдал те. Энийг бид нар дутуу үнэлж, дутуу мэдэрч болохгүй. Гэхдээ хит давуулж болохгүй. Бодитоор эхлээд мэдрээд энэ дээр нийцсэн сонголтуудыг хийж байх юм бол энийг хангалттай сайн сонголт хийж байна гэж үздэг. Тэр хангалттай сайн сонголт хийсний дараа бид нар сэтгэл ханагч болно. Хоёрдугаар. Миний хийсэн сонголт эргэж буцалдаггүй. Одоо бандан тас буюу те нэг хийсэн сонголтонд маш их шийдмэг байдаг хүн сэтгэл ханагч болдог. За энийг би тайлбарлаж өгье. Жишээ нь ингэж бодъё л та. Хүн өөрийнхөө сонголтыг тэ алдаатай ч оноотой ч бай эргэж буцахгүй энээс өөр зам байхгүй гэж бодсон үед буруутсан ч байсан гэсэн энийг оюун ухаанаар зөвтгдөг. Ямар ч хэлсэн даваад гарна энээс өөр арга байхгүй миний зөв штэ ч гэдэг юм уу. Тэгээ яагаад сэтгэл ханагч сэтгэл гутралт юм сэтгэл зүйн асуудал баг ордог вэ гэхээр зэрэг өөрийнхөө хийсэн сонголтыг өөрөө зөвтгдөг. Эргэж буцдаггүй. За дүүрсэн хаалгагдсан. Төгс төгөлдрийг ирэл хаагч хийдэг хүмүүс өөрийнхөө сонголтыг өөрөө зөвтгөх чаддаггүй. Болоогүй байна. Буруу сонголт хийлээ. Дахиад тийм зам байгаа. Эргэж сургаад тахын тийм үү? Шийдмэг биш байдаг гэсэн. Тийм байна. За тэгэхээр юу болж хувирах вэ гэхээр хангалттай сайн сонголт бид нэр хийх ёстой. Дараа нь сонголтын тоог бид нэр цөөрүүлэх хэрэгтэй. Ер нь бол 1-3 гэдэг тоо хэрэгтэй. Бидний жишээлбэл дуртай хүн гэхэд хүн биш тэ хүн. Яг 12 өнгө байлаа гэж бодоход 10 өнгө байлаа гэхэд 10-нд нь бол сэтгэл татагддаг юм. Мэдээж нарийн мэдрэмжтэй зураач ч гэдэг юм уу те одоо иймэрхүү ажил хийдэг хүмүүс бол байж болох юм дизайнер ч гэдэг юм. Алаг өнгөнд дуртай хүн байж болохгүй. Алаг өнгөнд ч гэсэн алаг өнгө гэдэг чинь нэг 3-4 өнгийн л одоо нэг юм холцоо хвчлэн байдаг шүү дээ. Тэгэхээр дийлэнх тохиолдолд хүмүүс одоо нэг 3 орчим өнгөнд бол жоохон сэтгэл татагддаг. Илүү бусдаас гэсэн үг шүү дээ. Бусдын мөнөөс. Хувцлалтын тухайд жишээлбэл бид нэр сонголтоо яаж зөвлөх юм гэхээр
надад би хар цагаан улаан 3 өнгө дуртай юм бол энэ 3-аас өөр зүйлсүүдийг сонгохгүй гэж тийм юм хил хязгаарыг өртөө гэдэг ч чинь. Тэгэхээр сонголт чинь энэ 3-удаа явагдахлаар зэрэг бусад өнгийг би тэр харахгүй ч гэсэн. Хязгаарлагдмал болсон тийм. За тэгээд хүнсний бүтээгдэхүүнүүд дээр ч гэсэн 1-3 гэдэг тоо. Бид нэр хүмүүсийг мэдэн штэ одоо тэр нэг алдартай хүмүүс чинь хэцүүхэн хуцтай. Тийм нөгөө ижилхэн өнгийн футбол гэдэл олныг аваад тавиад тэндээсээ л аваад өмсчдэг тийм. Энэ сонголтыг цагийг багасгаж авсгаад надад сэтгэл зүйн хувьд дарамт өгөхгүй. Юу өмсөх вэ? Орой ямар хоол их вэ гэсэн толгойн өвчтэй заримдаа тийм. Тийм штэ. Тэгээд нөхрөөсөө асуугаад байдаг. Тэгэхээр өөрөө мэдгэж ямар хоол идэг вэ гэд нэг. Харин тийм. Их мэдчлэн гэдэг тэгэхээр ийм дарамтыг үүсгэхийн тулд бид 1-3 гэдэг тоо. 7 хоногт өглөөний цайн дээр 3 төрлийн зүйлийг ээлжиж гэдэг юм уу тийм. Нэгдгийн өглөө овёос эцэн 2 дахь өглөө өндөгээд 3 дахь өглөө гэдэг юм уу. Ингээд тогтчвол миний сонголт хангалттай сайн болж гэсэн. Хангалттай сайн. Та энэндээ би өөрөө дасаж татаад ирэхлээр зэрэг бас сэтгэл ханах мэдрэмжтэй. Төрөх ийм бололцоотой гэж үзэж байна. Сонголтын тоог бид нөр цөөлнө гэдэг нь тодорхой хязгаарыг ярьж байгаа. За хязгаар гэдэг маань юу гэсэн үг хэрэг ингээд хичээл ойлгомжтой. Сэтгэл судлаачдын хийсний судалгаа гэдэг хүмүүсийг 2 бүлэг болгоод нэг бүлгийг нь болохоор та нар хүмүүстэй гэрэлсэн, гэрүүл болсон. Гэхдээ энэ гэрлэлтийг буцааж болно. Салж болно. Өсөхгүй бол гэрэлтийг тооцохгүй ч байсан бол. Хоёр дахь бүлэг хүмүүсийг болохоор энэ гэрлэлтийг ямар ч буцаах бололцоогүй. Юу ч болж байсан. Гэрлэлтийн гэрчлэгээ чинь нөгөө хугацаагүй байдаг шүү дээ. Тийм. Ер нь хугацаатай ээж болохгүй байхгүй. Яагаад гэвэл одоо энэ судалгаан дээр суурилсан байхгүй юу? Тэгэхээр эхний судалгаа энэ гэрлэлтийг тооцохгүй болно, буцааж болно гэдэгт гэрэлжлээ шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн дунд салалт өндөр хувьтай гарсан. Өндөр хувьтай. Яагаад гэхээр буцаана гэдэг чинь надад өөр сонголт байна гэсэн дохио байхгүй юу? Буцаагаад тооцохгүй чи тэрнтэйж бол салж болно. Салах гэсэн сонголттой. Эсвэл дахиад нэг өөр хүн гарч ирж магадгүй сонголт. Нөгөө талын бүлэг хүмүүс болохоор тэр надад өөр ямар ч сонголт байхгүй гэсэн үед энэ амьдралынхаа төлөө бүхнэд ажиллаж ирсэн. Өөр сонголт байхгүй. Энэ амьдралыг босгохын тулд гэр бүл нь маш бат бих юм суурьтай байсан. Тэгээ би зарим залуучуудад юу гэж хэлдэг гэхээр хоорондоо ингэж яриад байдаг байхгүй те. Тэ болохгүй салчин дөө гэж яриад байдаг хүмүүс. Тийм. Ер нь бол осууданд байдаг шүү дээ. Модалцгаараа барыг эсвэл салчих юм уу тийм. Тийм. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд салах магадлал нь өндөр байдаг. Сонголт оруулж ирж байгаа гэсэн үг тийм. Олон сонголттой байна гэсэн үг. Тэгээ бас ачаалал байна. Яагаад тэгэхээр надад ийм сонголт байхад ингэж амьдраад байхдаа яах вэ гэсэн. Би салчиж болно штэ гэж бодсон тийм үү? Тийм. Тэгээ хүмүүс ингэж байгаа болохгүй бол тэгээд болчихгүй юу? Болохгүй салчихгүй юу? Гэдэг тийм. Энэ бол сэтгэл зүйн бол буруу харах хэрэгсэн. Зарим хүмүүсд ийм залуучдаг гэдэг. Ер нь ч гэсэн бид нэр ингээд романтик кино ч юм уу гэр бүл болж байгаа хүмүүсийн нөгж байгаа хамлалтыг сонсоод зургатаар энэ үздэг шүү дээ. Ямар ч үед юу ч болсон даван тулж хүн хөтлөө цуг байна. Тийм. Энэ маань өөрөөр хэлэх юм бол 70 ухамсарын төвшин ч гэсэн энэ ил ухамсарын төвшин ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүг хотлоод сонголтгүй болгож байгаа буюу. Энэ амьдралыг бат бих болгох одоо суурин доо надад өөр сонголт байхгүй. Одоо би чамтай наалдан падгалж штэ тий. Одоо ингээд дуусаа. Ингэж байгаа хүн бол бүх ил амин амьдралаа бүгдийн одоо энэ сонголтонд тацарцуулдаг гэсэн үг. Тэгэхээр хязгаар гэж юу хэлэх гээд байгаа вэ гэхээр сонголтын хязгаар гэж юу хэлдэг вэ гэхээр саяны чин дээрс болоод явахад ингэсэн баг. Гэрлэхгүй байх гэж бодъё л доо тий. Бид нэр гэрлэхгүй байх нь бол надад их олон сонголтыг болгодог. Хүнтэй суухгүй. Их чөлөөтэй байх. Тэ? Дураараа PC-гээ тоглох. Тийм үстэй тэ? Дуртай цагтаа унтах. Гэр бүлийн хариуцлага үүрэхгүй байх. Бас олон найз охинтой болж үзэх. Тэ? Хариуцлага үлээхгүй байх. Бэлгийн олон хамтрагчтай байж үзэх гэдэг юм уу? Ийм байдлаар надад эрх чөлөөг мэдрүүлчих юм шиг. Надад та ийм олон сонголтыг надад бий болгож байгаа гэлээ.
Тэр хүн гэрэлсэн хүн гэдэг бол сонголтын хувьд дандаа хязгаарлагдал. Тийм. Тэгнэстэй. Би дуртай үед найзуудтай болж чадахгүй шүү дээ. Тийм. Олон найзуудаа багасгана. Тэгээд олон хүнтэй бэлгийн харилцаанд орж болохгүй ч шүү дээ. Тэгнэстэй. Тэгээд олон найз хүнтэй болж болохгүй ч нэстэй. Тэ. Тэгэхээр ингээд харахаар зэрэг дахиад судалгааны хариу. Гэрэлсэн хүн нь гэрлээгүй хүнээсээ хав илүү ач жаргалтай гэж хариулсан. Тэгтэл гэрлэл чинь надад энэ олон сонголтуудаас ганцхан сонголтыг санал болгоод тэгэд тэрнтэйг амьдарч байгаа. Тэгтэл энэ хүн ач жаргалтай байна гэдэг шүү дээ. Эсэргээрээ баймартай өгөө. Эсэргээр уг нь бол ирчүүлээгүй болоод ингэдэж шүү дээ, тийм үү? Тэгэхээр энийг бид нар бол сонголтыг цөөлгүй хэл хязгаарыг тогтоох гэж ярьж байгаа. Бүх зүйлс төр бид нэгээс 3 гэдэг тоон дээр байх юм бол цаг өрөх, зам мөн сэтгэл зүйн хэмтэлд өртөх гэдэг юм уу те. Тэгээд үнтэй холбоотой зөндөө олон зүйлсээс өөрийгөө аварч хамгаалж болох юм байна гэж. Дараа нь харьцуулт гэдэг юм байна. Та ер нь өөрийгөө хэр их харьцуулдаг юм? Ер нь л тэгэл бүхэл зүйл дээр харьцуул. Хинтээ харьцуулах юм? Юугаар харьцуулж байгаатай л. Ажлын хувьд л одоо ажлынхаа хамт ажил хийж байгаа карьер одоо ижил хүмүүстэйгээ харьцуулах ч юм уу. Эсвэл хамт ажилд орсон хүмүүс дундаасаа би хаана явж гин, хамт орсон хэрнээ тэр хаана явж гин ч юм уу те. Их сургуульд хамт өгсөн найз нар одоо ямар карьертэй явж гин ч юм уу. Ер нь тийш харьцуулах уу те? Харьцуулна. Гэтэ яг байнга нэг бодоод байгаа юм шиг ямар ч байсан тэгэл энэ ингэж явж байгаа юм байна штэ гэж бодох чи ер нь хөдөө харьцуул хийж ин л гэсэн үг мөн үү те. Тийм. Байж болох юм л да. Ер нь гэхдээ харьцуулахгүй амьдрах гэдэг аюу хэцүү л дээ. Ер нь хэцүү. Аас боломжгүй биш ч гэсэн хэцүү зүйл байхгүй юу? Тэ. Бид нар харьцуулалтыг их тийм өөртөө ойролцоо төвшний хүмүүстэй өөрийг харьцуулж шаарддаг болоод байдаг. Тэ. Нэг ажил мэргэжлийн ч гэдэм үү, нэг их сургуулийн ч гэдэм үү, иймэрхүү асуудтай. Тэгэхээр харьцуулалт хийхдээ бид нар 2-3 янзаар хийгээд байх шиг байдгийн. Нэгдүгээр надтай адилхан хүнтэй харьцуулж байгаа ч гэсэн тэр хүний надаас одоо илүү гарсан амжилт, материалын зүйлтэй харилцаа, карьер юу вэ гэдгийг харьцуулж чаддаг. Энэ дарга болсон байлаа шүү дээ, тэ. Тэдний хаус авцсан байлаа. Гой залуутаа суудсан байлаа. Тэ өнгөт болсон байлаа энэ төрөл тэ. Тэгээд ийм харьцуулалтыг бид нэр дээшээ чиглэсэн харьцуулагч нэрлэдэг. Дээшээ чиглэсэн харьцуул. За дээшээ чиглэсэн харьцуулалтын үед бид нар хийсэн сонголтоо алдаа гэж харгадаг болдог гэдэг. Буруу сонголт хийчихлээ. Ирэхэд өөртөө харамсах нь харамсах тий. Буруу сонголт хийчихсэн хүн надаас илүү ямар нэгэн зүйлтэй болохыг би харьцуулаад харчих юм болвол өөрийнхөө мэдлэг мэрэгжилтэй тухайн үед орсон ажил, суусан хүн эсвэл юу ч гэдгийг энэндээ бид нар буруу сонголт хийжлээ гэдэг юм мэдрэмж авдаг. Тэгтэл ингэхийн болвол бид дахиад аж аргалгүй нэгэн болдог. Түүнээс гадна сүүлийн үеийн технологи, сошиал одоо хөгжиж байгаа энэ орчин нөхцөл бид нарыг дээшээ ч гэсэн харьцуулалтыг маш их хийсэн сонголтондоо харамсах юм мэдрэмжийг автоматар өгдөг болж байна л да. Уг нь технологи бидний амьдралыг хөнгөвчлөх зорилготой. Гэхдээ яг үр дүндээ ийм зорилго бас хүрч ийнэ үгүй хэрэгэлзээт. Одоо нэг ярьдаг штэ тий. Instagram дээр байдаг охтуудын амьдралыг яг тэрүүгээр нь хүлээж авдаг ч юм уу. Тэрэнд хүрч амьдрах гэж охтуудаа сэтгэлээр унж байгаа ч юм уу. Нэг тиймэрхүү юм яригтаад байдаг штэ. Тэр үү? Тийм штэ. Би өнөөдөр магадгүй тэр хүмүүстэй өөрийнхөө гутлыг харьцуулж хараагүй байжгаад миний 100,000 төгрөг гутал авчлаа л та тий. Тэгээ өөртөө бас сэтгэл хангалуун явж болно штэ. Тий. Тэгсэн чинь нөгөө надтай адилхан манай ангийн хүүхэд одоо юу гэдэг 1 сая төгрөгийн гутал өмссөн байж байгаа. Тэрийг ингээ харуулчлаа л та. Тэгэнгүүт надад хийсэн сонголтондоо бас жоохон эргэлзэгч гэдэг юм уу те, өөрийгөө голох юм мэдрэмжүүд төрөх нь бол олон байдгаа гэж байгаа. Тэгээд хоёрдугаарт бид нэр өөрөөсөө бас доошоо чиглэсэн харьцуулалт хийж болно.
Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бас л нөгөө надтай адил төвшний хүмүүс те. Надаас амжилт жоохон тааруулж гэдэг юм уу? Бас жоохон дэмэрхүү амьдралтай байх юм бол энийг харьцуулж чаддаг болоод байдаг. Энэ тохиолдолд биднээс өөртөө талархах сэтгэл төрдөг. За бас тийм байгаа маань яамаа та. Би ч бас болж байгаа юм шүү дээ. Би ч бас тач үйл байгаа юм шүү дээ. Бас нэг юм далд те талархалаа тулгаанцаар илэрхийлэхгүй ч гэсэн зүгээр хүний сэтгэл төрдөг. Энэ бол хүн болгонд шахал төрдөг зүйл л те. Энэ үед магадгүй зүгээр зарим сонголтуудаа бас сэтгэл хангалуун байх. Бас гайгүй нөхөртэй шүү дээ ч гэдэг юм уу те. Нөхөр нь зоддог одоо юм үнтэй суудсан найзгаа хараад ч гэдэг юм уу ийм харьцуулалтыг хийгээ сонголт нь одоо зөв юм шиг санагдах ч гэдэг юм уу ийм тохиолдол хүнд байдаг. Гэхдээ аль нь хэлэхэд нэгдүгээрт бид нар тэгэл хязгаар хэрэгтэй. Тодорхой хэмжээний заримдаа бас мөнгөний гажигдалд орох ч гэсэн бидний сонголтуудыг бас хязгаарлаж байдаг шүү. Бас муу зүйл бай мөн ч гэсэн. Тэ заримдаа л бид нар хэрвээ энэ хүнтэй суугаагүй байсан бол яаж замаа алдсан, яаж явах байсан бас мэдэхгүй шүү. Тэгэхээр сонголтын хязгаарлалт заримдаа нэг юм дутагдаж гажигдах эсвэл ийм сонголтыг эргжүүлээгүй цөөхөн сонголттой байх нь онох тохиолдол бас их байдаг шүү. Тэгэлж байгаа. Тэгээд мөн харьцуулалтыг хэрвээ хийх гээд байгаа бол дээшээ битгий хийгээрээ. Чаддаг бол битгий харьцуулаарай. Тэгээ бүр чадамгүй байх юм бол доошоо ч гэсэн харьцуулаад таны сонголтыг өөртөө чинь сэтгэл хангалуун байх тусална гэж сэтгэл судлаачд үзэж байна. Энэ бол одоо миний бодол гэхээс илүүтэй судалгааны ажил нь юм байт юм аа. Ерөнхийдөө бол айгүй хэцүү байгаад сонголт ингээд яриад байдаг. Энэ дугаараас ер нь та юу ойлгож авах юм шиг санагдаж байна. Ер нь иймэрхүү сэдвээр ярилцвал өргөж юм шиг хэцүү байна уу? Сайхан байна уу? Сонирхолтой юм л да. Миний яхаа өөрөө нөгөө боддог байсан зүйлүүд буруу байсан болов бас өөр үнцэг байд юм байна л гэж харж байна л да. Ягаад гэхээр нөгөө сонголт их байх тусмаа илүү боломжтой ч юм уу эсвэл илүү аз жаргалтай илүү тааламжтай байдаг болов уу гэж утсан чинь сонсоод нэрээ ингээ хэрэгцүүлээ бодохоор олон байх тусмаа илүү их цаг зарцуулдаг тэр дундаас буруу сонголт хийх магадлал өндөр болдог юм байна. Тийм болохоор одоо сонгох хязгаараа өөрөө бас тодорхойлчвал бас надад илүү хялбар байх юм байна гэдгийг ойлгож авлаа. Ер нь яг сонголттой холбоотой ярихад өдөр тутмын одоо идэл хэрэглэл аяг тавг ер нь энэ сонголтын парадокс гэдэг онол гарснаас хойш минималист гэдэг үзэл их гарсан шүү дээ. Тийм. Тэгээ минимал амьдрал. Яг гоо ийм их сонголттой, ийм их бараа бүтээгдэхүүн, ийм их одоо хүн дунд амьдарч байхад яг одоо хэд минимал амьдрах бололцоо их хүмүүстмэл байдаг л да. Хүний сэтгэл автомтгай. Тэгээд дээр нь одоо бид нарыг энэ минималист амьдрах арга барилаас одоо холдуулахын тулд маш олон одоо мэргэжлийн маркетинг гэдэг хүмүүс ажилладаг. Бид нэр өөрийгөө хичнээн сайн одоо ингээд төлрөд хянаад явлаач гэсэн сайн маркетингийн ажилтан бол ямар ч хүнийг бол одоо автуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хит минималист за эсвэл одоо хит одоо их тийм олон сонголт аль нь ч болоо тийм татав биш зүгээр хангалттай сайн сонголт хийж оролдох хэрэгтэй. Өдөр тутмын амьдралыг 1 гэдэг тоон хэрвээ хэцүү байх юм бол 3 гэдэг тоонд барих. Надад 3 төрлийн батинг 3 төрлийн дүбэл хахад бол бас хүн болчдөг юм байна л да гэдэг ч юм уу те. Тэгэл одоо 3 өнгийн би нэг хар бичэг нэг цагаан цамцтай ч гэдэг юм уу те. Тэгээ өшөөний цэнхэр одоо гүрдэгтэй ч гэдэг юм уу. Энэ 3 дотроо сонголтуудыг хийх юм бол та шийдвэр гаргах та маш хүчин чармайлт гарахгүй л гэж бодох хэрэгтэй юм байна. Ингээд хэлэхэд ер нь ад жаргал бас сонголтоо шалтгаалт юм байна шүү дээ гэж ойлгож болохоор бас мөн аливааг эргэлт буцалтгүй шийдэж чадсан хүн илүү ач жаргалтай байдаг. Хоёрдугаарт байгаадаа таалрах сэтгэлтэй хүн ач жаргалтай байж болох юм аа. Гэсэн дүгнэлтэнд битгий үрж болох юм шиг санагдлаа л.
За болж ийн өнгөлцөх үү? За болж байна. Хоёул уг нэг 20-30 минут гэж төлөвсөн чинь нэлээд урт болсон уу? Тий, одоогоор яг нэг цаг. Нэг цаг үү те. Болсон байна. Энэ удаагийн дугаараа яг уу ингээд дуусгараа жоохон ядарч шиг те. Тийм. Тэгээ дараагийн сэдвүүд бас их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Бас зочин хөтлөгч ч гэсэн өөрчлөгдөх болов уу гэж бодож байна. За одоо хамтарч одоо подкаст хийж байгаа танд их баярлалаа. Сонсогчдоо хэлэхэд зочин хөтлөгч маань түрүүн өөрийгөө бас дотоод танилцуулаагүй юм шиг байна л да. Сэтгэл судлалын ч юм уу нийгмийн шинжилгээ ухааны хүн бол биш шүү. Тийм зүгээр сонирхож сонсдог хүн тий. Шал өөр салбарын хүн байгаа шүү. Тэгэхээр бас энэ хүнийг одоо судлалын хүн байж гэдэг ч юм уу тий. Бас санал нийлэхгүй зүйл гарвал тэгж үзэж авахгүй байхад та бүхнээс өсөж байна. Би бол зүгээр нөгөө сонсогчдын нэг төлөөлөл гэж ойлгож болно тий. За ингээд сэтгэлийн мухлаг подкастыг хэрвээ та боломжтой үедээ цаг зав байх юм бол дараагийн дугаарт бас эрэлцэж ороосоо тий бидтэй цуг одоо энэ подкастыг хүргээсэй гэдэг хүсэлтийг танд бас тавьж байна. За мөн сонсогчдоо их удаан хугацаанд подкастаараа уулзаагүй байж байжсэн гинт нэг хүрт подкаст оруулаад одоо юу болов гэдэг энэ төрөлд оруулж байгаа төлөвлөж сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Бид хоёрын яриа тодорхой хэмжээгээр бас танд нэгийг бодогдуулсан болов бид нар үр дүндээ өрлөө гэж бодлоо. Дараагийн подкастаар иргэд уулзъя. Дулаахан үйлчөөрөө та бүхэндээ ачааргалыг хүсье. Гэрэл цогтоо маш их баярлалаа. За баярлалаа. Гэлалаа удахгүй уулзъя. За баярлалаа.